Тэгэхээр үнэхээр иргэд аж ахуй нэгжид яг одоо бодлогын үзүүрт очиж нөлөөлөх хамгийн чухал зүйлсүүд иргэдэд бол юмны үнийн өсөлт, аж ахуй нэгжүүдэд өрсөлдөх чадварт нь хамгийн ихээр нөлөөлж байгаа энэ зээлийн хөл байна л да. Гэтэл яг энэ бодлогууд чинь төрөөс явуулж байгаа, засгаас явуулж байгаа энэ бодлогууд чинь яг энэ бүгд дээр очиж жинхнээсээ яг тэр бодлогын үзүүрт яг одоо хөрсөн дөөрөө гэж бид нар ярьдаг энэ зүйл болох ёстой. Гэтэл та нар болохоор одоо шалтгааныг өөр газараас лайж гэн яг үнэндээ энэ зээлийн хүү юмны үнийн өсөлт, инфляцийн өсөлт чинь өнгөрсөн 10 жилийн энэ төрийн томролт, төсвийн томролт, төрийн өмчт компаниудын томролт, тусгай зөвшөөрөлтөй аж ахуй нэгжүүдийн эзэрхийллийн олон энэ зүйлүүдээс төрчин томорчхоор иргэд бизнесүүдэд орон зай мөнгө очихгүй л ийм л нөхцөл байдал байгаа. Энэ зүйл дээр бодлогын өөрчлөлтийг хийсэн болвол баг ингээд аяндаа юм чи ингээд цэгцрээд аяндаа энэ зохион байгуулалт руугаа ороод явчих.